За хөдөөгийн бидний усанд орно гэдэг чинь нэг тийм хүн сонирхоод байгаа юм байхгүй дээ. Тэнтгийн хүн амтны нүд ам хамраас нуугдаж, бултаж. Ой, энэ юу харагдаг вэ? За тэгэл сайхан шампунь савнгараа хөөсөртөл нь савндаж авч байгаа л дээрээс холынхаа хүүтэн усаар ингээс урсгаал зогсож байгаа чинь нэг гоё болчихдгийг шүү дээ. Хамаг бие сэргээл эдис төлж. Ой, энэ яасан? Ой. Ой. Ёо. За тэгэл үнэ тугалны цаг болно. Хойшоогоо яаруу сандруу штэ бид нар чинь ерөөсөө цаг нартаа уралтна. Хамгал юм одоо нараар хэмжигдэнэ. Нар одоо жарахаас одоо мантахаас өмнө үнэндээ гарна. Нар жарахаас өмнө хамаг одоо сайлсууныхаа ажлыг амжуулж авна гэж давхина. Энэ их гоё шампунь байлээ нэрэ Карсел гэдэг энийг сүүлийн хэдэн сар хэрэгжилж байгаа энэ нараа минь. Ер нь бол олон ус ундаг ус одоо гар дээр бол ганц л ус унцсан харагдчихлаа л да. Үр дүн бол үнэхээр галзуу сайхан юм байлээ. Аваад хэрэглээд нэг үзээрэй. За тэгээ сайхан морио он жаваал сэлэх татуулаад тавих штэ. Өдөр нутгийн жагалууд эндэл байдаг баг. Энд тентгийн харчууд чинь дуран 50 те. Ой энэ халаад. За тэгэл одоо усанд орж хамаг юм асахан жимбитл нугааж аваад нэг тийм гоё тасал номоо хийгээд авцсан юм шиг нэг голынхаа усанд ариутсан юм шиг нэг сайхан ингээд нэг мэдрэмж аваад нэг сайхан бас элдэн онцгийн бодо суунаа би чи эм ороод тэр хүн дээр усна хөндөдөө жижиг нэг эм ороод нар марлуу гараад нэг сайхан ингээд ой нөө хүмүүс ингээд гоё биш те. Ер нь хөдөөний одоо энэ цаг агаар чинь бидний ус арьсыг тийм бас жоохон гимтэй гэдэг талтай байнгын нөө салхи шуурганд сөрж тавхин ингээд явж идэг болохоор ер нь бол байнгын л гадаа манай амьдрал өрнө штэ. Тэгэл энэ бүтээгдэхүүнийг ер нь хэрэглэснээс биш миний ус. Унах нь бол ер нь эрс багассан. Тэгээ ер нь их гоё үнэртэй. Яг энэ ууттай сетэрээ дотор одоо шампунь ангижруулагч, усны дижели маск, тос серумтэйгээ тэгээд 106 мянга гэдэг юм билээ. Их боломжийн үнэтэй. Ингээл байж л ер нь нэг хар мэрэлтэй л татаж гагалзуулгаал аваад явах байлгүй тэр болтол өөрийгөө бэлтэж сайхан арчил тордоол гамнаал байж гэж юу нь бол боддог ш. Ер нь хөдөө байгаа гэхээр л хүмүүс биднийг нэг тийм хэртэй буртагтай тийм ээ одоо нэг юм хар хөрөнгө хүмүүс л ойлгоод байдаг юм үгүй шүү дээ. Бид нар ч одоо хотын юу хэрглэж байгаа хүмүүс байна. Яг л тэрнтэй ижлэх баг заримаас нь илүү ч юм хэрглэж байгаа бах. Бас нэг хууль хүмүүлэх бүтээгдэхүүн гадуур зөндөө байдаг юм шиг үлээ. Яг тэр Карсел Монголиа гэдэг албан ёсных нь оруулж ярьдаг газраас захиалаад авбал их зүгээр идвэлээ.